Хангар цэцүүдээс үргэлжлүүлэн хангар цэцүүдэд ундрал зочинтой ярилцсан. За баярлалаа хангаар тестүүд 2 дахь зочинтойгоо ярилцахад бэлэн боллоо. Манай энэ удаагийн зочноор мэрэгжлийн хяналтын ерөнхий газрын байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Нямж авирагд оролцож байна. Өдрийн төргий танд. Баярлалаа. Танд болон нийт телевиз үзэгчтэй энэ өдрийн мэндийг хүргэе. За хоёлаас юуны өмнө энэ иргэдийн оролцоотой байгаль орчны хяналт ураатай сарын аян явагдаад байгаа энэ аяныг хүрээнд бас хийж хэрэгжүүлж байгаа ажил энэ аяныг ер нь яагаад зохион байгуулах болсон энэ аян манаас хэрэгжээд хэддэг жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа талаар үзэгчдэд бас дэлгэрэнгүй мэдээлэл өгье л дөө. Манай мэргэжлийн хяналтын байгууллагын жил болгон энэ сарын аяныг бол одоо тухайн байгаль орчны хяналтын байгаль орчин геологи боловсролын чиглэлээр ингээд хяналтын чиглэл болгоноор сар нэг сарыг аваад тухайн сарда тэр чиглэлээр иргэд аж ахуйн нэгж байгууллагуудад тодорхой хэмжээний зөвлөмж хуулийн мэдлэг эднийг үл хүргэхээр бол ингээд энэ 4 сард бол одоо мэргэжлийн хяналтын ерөнхий газрын нэгдсэн төлөвлөгөөний дагуу байгаль орчны хяналтын чиглэлээр сарын аяныг бол зохион байгуулж ажиллаж байгаа. Энэ сарын аяны хүрээнд бол нэгдсэн төлөвлөгөө гаргаад Монгол Улсын хэмжээнд 21 аймаг нийслэлийн хэмжээнд нийслэл дүүргийн хэмжээнд бол иргэдийн оролцоо байгаль орчны хяналт гэсэн аяны хүрээнд бол тодорхой ажлуудыг зохион байгуулад явж байгаа. За яг одоо өнөөдөр гэхэд бол нийт байгаль орчны хяналтын улсын байцаагч 21 аймаг нийслэл за нийслэлийн дүүргүүд нийт 45 улсын байцаагчтай нэгдсэн сургалтыг хийгээд эргээд энэ улсын байцаагчид нь маань аймаг орон нутагтаа сарын аяныхаа хүрээнд иргэдийн оролцоо байгаль орчны хяналт ямар байх ёстой вэ гэдэг энэ юг эргээд бас сургалтчлагаанууд хийгээд явах байгаа. Энэ сургалт гэлээлдээ тэгээ сургалтаар ямар ач холбогдолтой гэж үзэж байна вэ? За энэ сургалт маань байгаль орчны бохирдлыг дороотлыг бууруулах сэдв сургалт байгаа. Гол нь одоо энэ байгаль орчны ер нь Монгол Улсын иргэн аж ахуйн нэгж байгууллага иргэн өөрөө байгаль орчны хамгаалах тухай хуулийн дээр бол одоо байгалаа хамгаалах энэ үе их үүрэгтэй байдаг. Энийг нь эргээд ийм байгаа гэдэг байдал. Нөгөө талаас нь бол ямар нэгэн аж ахуйн нэгж байгууллага өөрөө үйл ажиллагаа явуулж байхад бол байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл зайлшгүй гарч ирдэг. Тодорхой хэмжээ их баг гэхээс тэрийг байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх ямар арга замаа сэргийлж болох вэ? Яг гол нөлөөлөл нь юун дээр байх вэ гэдэг зүйлийг бол урьдчилан сэргийлэх талаар арга зүй. За шинжилгээ хөрс уснаас яаж шинжилгээ авах вэ? Ер нь шинжилгээнд хамруулах ёстой юу? Энэ талаас нь арга аргачлалын талаас нь бол төлхөө ингээд үйл ажиллагаа яагаад эргээд эднэр маань тухайн орон нутаг аймаг нийслэлтэй аж ахуйн нэгж иргэдтэй ахаад задлаад энэ болгонд дэлгэрүүлээд иргэдтэй ийм мэдээлэл өгөх ийм ач холбогдолтой ерхий сургалт бол тийм. Иргэд бас байгаль орчиндөө хандж байгаа хандлага бол мэдээж хамгийн чухал үүдэг. Тэгэхээр байгаль орчноо хамгаалах ерөн хуулийн хэрэгжилт нь манай улсад ямар төвшөнд явдаг юм бол ерөн чангадах хэрэгтэй гэж үздэг үү? Одоо манай байгаль орчны багцуд өөрөө 45 хууль байгаа. Байгаль орчны хамгаалах тухай хууль бай толгоор тэгээ байгаль орчны үнэлгээний тухай хууль, усны тухай хууль, хог эдлийн тухай хууль ингээд ер нь хууль эрх зүйн орчиноос бол одоо орчин бол бүрдсэн. Гол нь одоо аж ахуйн нэгж байгууллагуудын өөрсдийн хуулийн хэрэгжилтийг сахин мөрдөх одоо эрх зүйн орчин бүрдсэн үү? Мөн дээрээс нь иргэдийн оролцоо иргэд өөрсдөө одоо жишээ нь нэг хог аягдлын гэж бид нар хог аягдлын тухай сая 2017 оны 5 сарын 17-нд шинжилгээтэй батлагдсан. Энэ дээр аюултай хог аягдл гэж орж ирсэн. Ер нь аюултай хог аягдл гэж юу юм бэ? Ахуйн хог аягдл гэж юу юм бэ? Иргэд хамгийн эхлээд английн ялгалтыг яаж хийх вэ? Английн ялгалт нь ямар ач холбогдолтой вэ гэдэг энэ зөвлөдөө бас тодорхой хэмжээний ойлголттой байх ёстой. Энэ бол яг мэдээж хуулийн сахин мөрөгдөлтийн явцад ойлголтыг бол тодорхой бид нар ч өгнө иргэд өөрсдөө ч энэ талаар мэдээллийг бол тодорхой сайт мэдээллүүдээс авах боломжтой байна. Хог хаягдл бас байгаль орчны хор хөнөөлтөөр нөлөөлдөг гэдээ хоёлаа сая ярьлаа л да. Тэгэхээр сүүлийн үед бас 3 сарын 1-ээс эхлээд нийлэг утаа хэрэглэнээс хязгаарлахаар болсон шүү дээ. Энэ хуулийн хэрэгжилт юу ямар төвшөнд явж байна? Үнэхээр бас нийлэг утыг хайхаа болоод байна уу? Энэ дээр танайхаас ямар хил шалгалтыг хийдэг юм бэ? Ер нь бас мэргэжлийн хяналтын газраас төлөвлөгөөд заавас гинтийн шалгалтуудыг хэрхэн хийдгийг хизээ яаж хийдэг юм болоо?
За ер нь бол хог аялалтай холбоотой одоо энэ саяны нийлэг уудны 3 сарын 1-ээс одоо хэрэгждэг байгаль орчин аж үйлчлийн яамнаас бол нэгдсэн бодлогын хүрээнд хэрэгцээ орчноо гарсан. Манай мэргэжлийн хамтын байгууллагын хүндэл байгаль орчны хяналтын улсын байцаагч мөн дээрээс нь хүнсний байцаагт холбогдох бүх чиглэлийн байцаагчдад дөрөв хариаллахын дагуу эдгээр одоо энэ гарсан дүрм журам болон энэ нийлэг ууданд бол хяналт тавиад явж байгаа. За ер нь мэргэжлийн хамтын ерөнхий газрын бодлоо чиглэлийн хэмжээнд мэдээж бид нэр төлөвлөгөөт хяншаалт, төлөвлөгөөт бус хяншаалт гэж байдаг. Энэ төлөвлөгөөт хяншаалт нь бол тухайн онд манайд 2012 оноос хойш эрсдэл суурьсан хяншаалт гэдэг энэ ойлголт. Энэ нь яадаг вэ гэхээр их эрсдэлтэй объект үнэлэгдсэн тэр объектоос тухайн онд үнэлээд их эрсдэлтэй үнэлэгдсэн объект бол тухайн оныхоо 12 сарын 1-нд зарлаад дараа онд нөгөө шалгах юугаан тухайд зарлсан. Тийм учраас иргэд аж ахуйн нэгжүүд өөрсдөө бол бэлдэх боломжтой inspection gov.cgmn гэдэг энэ хаягаар ороод үзчих боломжтой. Төлөвлөгөөт бус хян шалтгаан гэдэг гинтийн гэдэг таасаа эзэн. Энэ нь л яг гинтийн гэхээс илүү төлөвлөгөөт бус хян шалтгаан гэдэг бидний төлөвлөгөөнд оруулж одоо удирдах дэд байгуулагч байт юм уу? Эсвэл иргэний өргөдөл гомдол тийм ээ. Эсвэл байгаль орчин хүрээлэнгүй орчинд ямар нэгэн байдлаар хор охирол учрууллаа. Ингэсэн юм мэдээллийн дагуу иргэдийн гомдлын дагуу гэмтийн буюу одоо нөгөө төлөвлөгөөт бус хяналтыг бол өдөөмж гаргаад дараагаар батлуулаад ингэ явдаг. Иргэд ерөн гомдлог гаргах мэдлэг мэдээлэл иргэдэд хэрэг байдаг юм бэ? Ерөн иргэдээс хэр их гомдол ирэх үү танад? Иргэд бол одоо гомдол мэдээллийн чөлөөт өгөх боломжтой. Манай мэргэжлийн хамтын ерхий газрын 1286 шууд утас байгаа. Мөн дээрээс нь засгийн газрын 1111 гэдэг утас байгаа. Заавал одоо албан бичгээр хүсэлтээ өгөхөөс илүү утсаараа яриад мөн манай inspection gov.cgmn дагалдаж Facebook хаяг байгаа пэйжин дээр тавьж өдөртөө ер нь бол өдөр болгон цаг минут бараг мэдээлэл ирдэг. Гэхдээ мэдээлэл үнэн бодит нотлогоон дээр суурилсан байх нь чухал. Тэр болгон дээр нь одоо яг гол нь мэдээлэл үнэн зөв бодиттой буцаад одоо нэр хаягтай одоо иргэн тэр иргэн гэж юм тэрийг ер нь бол бас нэр хаяг нь тодорхойгүй эсвэл зүгээр ийм байна тийм байна гэсэн юмнууд айгүй ирдэг. Гэхдээ тэр болгон дээр бид нар хариу өгөө буцаагаад ямар нэгэн байдлаар ийм байна ийм шийдвэр гарлаа инглээ гэдгийг бол тухайн бүр вебсайтаа болон олон нийтийн хэвлээ явцдаг байна. Байгаль орчинд нөлөөлж байгаа, гол нь нөлөөлж байгаа хүчин зүйлүүд мэдээж маш олон байдаг. Тэгэхээр судалгаанууд гардаг байхал та хамгийн сүүлийн судалгаагаар яг одоо байгаль орчинд нөлөөлж байгаа хамгийн том хүчин зүйл нь юу гэж гарсан байдаг юм болоо? За манай мэргэжлийн хамтын байгууллагаас бол тандас судалгаа төлөв хян шинжилгээ, урьдчилан сэргийлэх хян шалгалт, за төлөвлөгөөт хян шалгалт гэдэг ингээд тустай байдаг. Тэгээд эндээс одоо тандас судалгаагаар одоо жишээ нь энэ байгаль орчин жишээ нь аль нь хортой энэ шинжилгээ хян шалгалтаар бол жишээ нь тандас судалгаагаар бол одоо байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл нь ямар юм гэдэг энэ улсын хэмжээ зохион болоод за шинжилгээ хян шалгалтаар бол одоо манайх жил болгоо энэ бохир ус цэвэрлэх байгууламж 21 аймаг нийслэл улсын хэмжээнд энэ цэвэрлэх байгууламжуудын шинжилгээ хяншаалт хийгээ шинжилгээний дүнгийн одоо дата бааз болгохоор одоо ингээд жил болгон хийгээд мэдээж нэнд өссөн ч дүн байгаа, буурсан ч дүн байгаа. Энэ болгон дээр ингээд яг байгаль орчны бохирд яг үзүүлэх нөлөөлөл маш олон зүйл таны хэлдэг зөв. Гол нь бол энэ дээр уул уурхай бохирдол гэж байна. Дээрээс нь энэ цэвэрлэх байгууламж химийн бодис гэдэг гол ерөөсөө энэ үзүүлэх хүчин зүйл нь тухайн аюул нь одоо яг хэдийн хэмжээний байгаль орчин болон хүнд нөлөөлөх асар их хэмжээ байна гэдгээс шалтгаалаад жишээ нь юу гэдэг хүн болгон химийн бодисыг айлтаа гэдэг ингээд яваад байдаг. Гэтэл цаана нь өөр одоо юу гэдэг хоолойноос өөр юмнаас бүрдсэн асар их нөлөөлөл нь цар хүрээн хэр их вэ? Тэр чинээгээр хохирол учрах бэм том болж байгаа гэсэн энэ санаагаараа бол одоо яг тэр гээд одоо юу гэдэг заавал тэр нь одоо онц ноцтой гэхэд хааш мэдээж ямар нэгэн зөрчил ямар нэгэн үйлдэл хийж ирдэг шууд тийм учраас гинтийн юмнаас л урьдчилан сэргийлэх ард иргэдээ ийм юм таарцуул ийм биш гэсэн зөв ойлголтыг төрөөх энэ юмдаа бас төлөв анхаарад иргэдийн оролцоо бас маш их чухал.
зөвхөн хян шалгалт хийгээд энэ бүх зөрчилийн зөрчилдөлтөд арилахгүй мэдээж иргэд аж ахуй нэгж байгууллага өөрсдийн өөрөг оролцоо бол маш чухал. Энэ дээрээс нь хэлэхэд бол аж ахуй нэгж байгууллагууд бол одоо өөрсдийн гэсэн бас дотоод хян шалгалттай. Энэ нь болохоор засгийн газрын 311 дэх тогтоол 11 онд бол гарсан байдаг. Энэ тогтоолын хэрэгжилтээр яг байгаль орчны чиглэлийн дотоод хян шалгалт. За нэгж ажилтан байв шиг гэдэг энэ журмын дагуу үйл ажиллагаа бас явуулдаг. Энэ оролцоо үүрэг хариуцлагыг өөрсдөө энэ аж ахуй нэгжүүд бас байх ёстой. Энэ зүйлүүд бол бас нэлээ өргөөгөөр бол хандах байх л та. Уран цаг ирж байна. Байгаль орчинд болоод нэр хүмүүс ер нь аялал зугаалгад явж эхэлдэг шүү дээ тий. Тэгэхээр энэ үед нь ер нь танахаас шалгалтуудыг нэмэгдүүлж илүү их уртсгсан цагаар ажил шалгалт хийдэг юм болов уу яадаг юм бол бас 20 даан нур гэл эхэлдэг л дээ. Тий одоо байгалийн нөөцийн чиглэл, бохирдлын чиглэл гэдэг. Одоо жишээ нь яг энэ сарууд дээр бол одоо загсыг байрч орхиглоо. Яг загас өөрөө үржлийн энэ үйл ажиллагааны учраас энэ дээр яг уран дулаан цагаа угаасаа бид нэр мэргэжлийн байгууллага учраас 2 дахин нэмэгдүүлсэн хүчээр бүгд одоо чиглэлээрээ үйл ажиллагаагаа явуул. Дээрээс нь одоо энэ 5 сарын 1-ээс түүхийн нөөцийг бол ашиглахыг хоригдсан одоо энэ сошиалын хэрэгжилтийг яг энэ дээр бид нэр бүр нэгдсэн төлөвлөгөө гаргаад цагдаагийн байгууллагатайгаа холбогдох бусад төрлийн байгууллагуудаа нэгдсэн агаар ус орчны бохирдлоос нөөцийн сэргийлэх гэсэн төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. За энэ төлөвлөгөөнийхээ дагуу бол мэдээ бүх орж ирэх гарах постууд дээр 2 дахин байнгын эрүүл ажил болохоор ингээд төлөвлөлт хийгдээд тухайн чиглэл болгоноор бол хийгээ явж байгаа ийм асуудал ажлууд бол хийгдээд явж байгаа. Газар нутгийг тусгай хамгаалтанд аваад байвал ер нь байгаль орчны дөрөтл буурах хандлагатай байдаг болов уу гэж боддог л доо. Энэ тал дээр. Байгаль орчны одоо яг тусгай хамгаалтанд авчаад тусгай хамгаалтанд аваад тэгснээр одоо бохирдол буурна гэдэг бол одоо яг шууд утгаараа бол яг тийм боловч мэдээж тусгай хамгаалтанд авлаа гэхэд тусгай хамгаалалттай нутгийн одоо тухай хууль байгаа. Тэрэн дээр тэрийг яг хуулийн сахин мөрдөлтийг л бүрэн биелүүлэхгүй бол тэнд мөн л адилхан одоо тусгай хамгаалалттай газар нутгад төр үйл ажиллагаа зориулт бусаар явж байгаа юмнууд зөндөл байгаа нүдээ гол нь тэрийг тусгай хамгаалалттай газар нутгийнхаа хуулийнхын дагуу зохих журмынхын дагуу үйл ажиллагаа явуулдаг. Энэ дээр ч гэсэн иргэдийн оролцоо мэдээж хяналт мөн бодлого барьж байгаа байгууллагууд бүгд оролцооны бас асуудлууд байгаа. Яг зүгээр шууд утгаараа бол тиймэрхүү боловч хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахад л ерөнхий бас гол. Ерөөсөө бидний ганц гол бас юм чин иргэдийн аж ахуйн нэгжийн гол юм бол бид нэр байгаль орчноо бохирдуулахгүй, байгаль орчиндөө сөрөг нөлөөлөл үзүүлэхгүйгээр аж амьдрал одоо энэ бүх процессуудаа хийх гол зорилго бол энэ мэдээж иргэдийн өөрсдөө хумсараа байх ёстой гол оролцоо ерөөсөө ер нь бол хуулийн сахин мөрдөлтөө энийг ингэн гэдэг нь бас нэг хүний хандлага хумсар бас байгаа. Байгаль орчныг доройтлоос бас доройтлыг бууруулахын тулд бас янз бүрийн улс орнуудтай Японд сүүлд бас хэрэгжүүлсэн хамтын ажиллагаа гэж сонсогдож байдаг. Ерөнхийдөө энэ бүгдээс илүү үр дүнтэй ямар тийм хамтын ажиллагаанууд байна вэ? За манай мэргэжлийн хамтын байгууллагын зөв ер нь бол бодлогын хэмжээнд бол маш олон орнуудын туршлага судлах энэ хэвлэл төрийн санхүү байгууллагууд дээр бас хэрэгжиж явж байгаа. Мэргэжлийн хамтын байгууллагын зөвхөн бид энэ зүгээс бол одоо энэ JICA-гийн төсөл дээр байна хог аялалтай холбоотой. За мөн дээрээс нь одоо энэ цэвэрлэх байгууламжуудын хүчин чадлыг нэмэгдүүлээ. Энэ цэвэрлэх байгууламж зөвхөн Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламж гэлтгүй 21 аймаг нийслэл за дархан ирсэнд одоо ингээд аймагуудын өөрөө цэвэрлэх байгууламжууд нь 70-аад онод үед байсан эргээр механик цэвэрлэгээ хийдэг, биологийн цэвэрлэгээ нь алдагдсан. Энэ тал дээр одоо л энэ бас энэнийг яаж чадваржуулах вэ? Энэ цэвэрлэгээ хүчин чадлыг яаж чадваржуулах энэ чиглэлээр бол одоо яг одоо JICA-гийн байгууллагуудтай бол хийдэг. Мөн дээрээс нь одоо энэ агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр агаарын бохирдлыг одоо энэ засгийн газрын 62 дахь тогтоол гарсан байгаа. Энэ тогтоолын хүрээнд бас агаарын бохирдлыг аль бүсэд одоо идэлгүй тэрэн дээр нь ямар одоо арга хэмжээ авах уу гэдэг юм дээр бол одоо энэ Японы JICA-гийн төслүүдээс бол хамтраад ажил хийж ингээд үйл ажиллагаа бол явуулаад байж байгаа. Гол усны бохирдлын тал дээр хийж хэрэгжүүлж байгаа ажлаасаа дурдвал туулгаас бас сүүлийн үед маш их бохирдоод байгаа шүү дээ. Бас ундны ус бохирдох юм бол бас иргэд бидэнд маш их аюул нөөрлөн энэ тал дээр танахаас ямар ажлуудыг хэрэгжүүлж байна вэ? За туулгал гол устай гэдэг бид нэр мэдээж хамгийн эхлээд
туулгоол бусад нөхөөлүүд хамгаалтын бүсийн дэглэмийг мөрдүүлэх тал дээр бол үйл ажиллагаагаа бас чиглүүлээ явж байна. Мөн дээрээс нь засгийн газрын тогтоол байгаа энэ 2016 оны 02 дугаар тогтоол гэдэг энэ нь болохоор 02 дугаар тогтоол нь юу вэ гэхээр туулгоолын дагуу үйл ажиллагаа явж байгаа аж ахуйн нэгжүүдийн бохирдлыг бууруулах гэсэн зүйлүүд байгаа. Энэ дээр гол одоо төлөвлөгөө Мишлийн хамтын байгууллагын зүгээс одоо яг бол туулгоолын дагуу бол жил болгон тогтсон цэгүүд байгаа. Энэ цэгүүд дээр бохирдол нь ямар байна, багасч гэсэн шинжилгээ хяншилтыг явуулж. Мөн дээрээс нь цэвэрлэх байгууламжийн дээр жил болгон шинжилгээ хяншилтыг явуулаад шинжилгээг удирдал болгонд нэг удаа авч тэрний анализ дүнэлт нийт байна гэхэд ер нь 2013 оноос хойш бол төв цэвэрлэх харьгаа аширны үйлдвэрүүд байгаа. Аширны үйлдвэрүүдээс гачаа бохиросны хэмжээ шүүтгэний байгаагүй энэ болгоны дата энэ мэдээллүүдийг бол авч байгаа. Ерөнхий үзүүлэлтүүд нь бол бохирдол буурахгүй байгаад байгаа боловч тодорхой хэмжээний одоо умбар бодис мөн дээрээс нь химик эзэд хүчил төрөгч байд юм уу. Ерөнхий үзүүлэлтийн зарим нэг үзүүлэлт нь бол бас буурсан. Тэр нь мэдээж тодорхой хэмжээний парк шинжилтийн ажиллаж байд юм уу. Нэг юмны нөлөөсөн юмнууд бол байгаа. Бэмараа бол мэдээж одоо энэ бохирдлын бууруулалт чиглэлээр бол маань тодорхой үе шаттай төлөвлөгөө гаргаад бол ажиллаад ингэ явж байгаа зүйлүүд байна. За баярлалаа, бидний ярилцах цаг үгээр өндөрлөлөө. За баярлалаа, та бүхэн ч гэсэн ажлын өндөр амжилт хүсье. Хангаар төстөд ээлж зочинтойгоо үзэгч та бүхэнийг уулзуулаа. Энэ удаагийн зочноор мэрэгжлийн хяналтын ерөнхий газрын байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Нямж аварагт оролцлоо. Ингээд төв студидтэй холбогдъё.